Ээж бит хоёр дээр нэг ч ирж байгаагүй. Аавыгаа амар хариуцлагагүй юм бэ л гэж боддог. Аав бол муу. 10 жилийн өмнө аавна гэж аваагүй. Ээж аваагаа санахаар заримдаа гониглол заримдаа уйлдаг. Би тэндээ хайртайсуу. Та намайг хурдан ирээд намайг аваарай. Монгол улсын хэмжээнд төрийн болоод төрийн бас байгууллага за мөн олон улсын дэмжлэгтэй за 29 одоо хүүхдийн асрамж халамжийн төв ажиллаж байна. За энд 830 гаруй хүүхдүүд одоо амьдарч хүмүүжиж байгаа. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн 60% нь одоо эцэг эхэн нийгэмд тодорхой хэмжээгээр ингээ ажиллаж амьдарч байгаа хүмүүс гэсэн судалгаа байна. Эцэг эхэнд байсаар байтал хүүхдийг өнчин гэсэн одоо бүртгэлд оруулаад асрамжийн газар мөнхийн одоо хүлээлтийн санахын зовлонд учруулж байгаа нь бидний ирээдүгээ харсан зөв гарсан мөн үү? Асуудлын мөрөөр нэвтрүүлэг энэ сэдвийг хөндөж байна. Ер нь бол эцэг эхчүүдтэй хүүхдүүд сүүлийн үед бол их элбэг ирдэг болсон. Дийлэнх нь эцэг эхчүүдтэй тэгээд дандаа эрсдэлт бүлэг гэдэг тодорхойлттой. Яг ингээд одоо баримтчгийн хувьд нас орсон нь батлагдсан тий. Эцэг гэх нь яг ингээд биологийн хувьд байхгүй болсон тийм хүмүүс бол цөөрөд байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нийгмийн хариуцлага эцэг эхчүүд ингээ хүлээхгүй болоод байгаа. Ээжтэй гомддог. Удахгүй авна гэд 10 жилийн өмнө авна гэд аваагүй. Ээж нь одоо аавтай амьдардаг юм. Үгүй ээж аваа хоёр салцсан. Тэгээд ээж өөр хүнтэй суудсан. Одоо тэгээд ер нь чи авна л гэж бодож гин үү аль эсвэл худлаа байх таа ч гэдэм үү чи юу гэж боддог вэ? Худлаа их гэж боддог. Яа тэгвэл бэмбэ авна гэчихэд бид хоёрыг авдаг уу? Бас ирнэ гэчихэд ирдэг үү? Гэтэ аав жоохон гэртээ байхад ээжтэй байсан зургуудыг бас бид хоёрт харуулсан. Бүр жоохных нь үү? Тийм гэртээ байхад Тэр зураг хадгалдаг үү чи? одоо утсан дээр гэртээ устгацсан. Яагаад? Бидний хамгийн хайртай хүн бидрийг огт тоохгүй буюу намайг огт тоохгүй, намайг огт хайхрахгүй байхаар бидний сэтгэл зүйд юу явагдах вэ? Өөрөөр хэлбэл тэр би ер нь бол одоо буруу юм байна. Би бол алдаа юм байна гэдэг тэр талаас хүүхэд маань л одоо харж байгаа гэсэн үг. Тийм учраас тэнд тийм буруутгах юм уу, дайсагнах юм уу, шүүмжлэлт хандлага маань өөрөө явж байгаа учраас тэр үйлдэлийг хийж байж болох юм. Нөгөө талдаа юу гэхээр тэр нөгөө байнгын тэр зургийг хараад санаж байгаа процесс нь буцаад өөрөө өөрт нь үнэхээр одоо хэцүү шттэ тий. Эвлэрэхэд аягүй хэцүү. Надад үнэхээр хайртай юм чинь ягаад намайг орхиво гэдэг сэтгэл зүйн байнгын хамгаалалт өөрөө хүүхдэд маань явагдаад байна гэсэн үг. Тэгэхээр тарих өөрөө өөрийгөө хамгаалаад тэрний оронд илүү 50 байх буюу тухайн нөхцөл байдлаас хүүхэд маань цухтжиж бас болно гэсэн үг. Ээж аавыгаа ирж авахыг хүлээсэн, ингэрт нь тэврүүлэхийг хүссэн эдгээр хүүхдүүд бол асрамжийн төвийн хүүхдүүд. Тэднийг яагаад энд ирснийг өгүүлэх нь илүүц биз. Харин та бидний дунд мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байгаа хүмүүс асрамжийн газар хүүхдээ үлдээдэгт сэтгэл эмзэглэнэ. Яагаад чи энд ирсэн юм бол? Тэрийг мэдчихэв. Ямар ч байсан гэртээ байхаас энд байх нь гоё байгаа юм байна тий. Гэртээ байхад юу нь хэцүү байдаг байсан юм бэ? Аав ээж хоёр нийлж тарихуд. Ээж нь саргууд юм уу? Тэгээд ээж болон гэд болцсон. Тэсэж нэг ах ингээд машин суучаад таны ээжтэй арих хууд. Би ээжтэй амар их хавтаа тэгээд
Аа бол муухай. Тэгээд дүү гоё. Тэгээд Аавныгаа мухай. Ганцхан аав л мухай. аав ээжийг татдаг. Ээжээ та намайг хурдан аваад яваач. Чи ер нь яагаад энд ирсэн? Нөгөө харах хүн байхгүй гэд. Ээж аав нь байхгүй юм мэдв. Уг байгаа гэхдээ ажилласаа ирдэггүй. Ямар ажил хийдэ? Харин аав болохоор барилга барьдаг. Тэгээд ээж болохоор нөгөө цэцэрлэг тавина. Тэгээд ажилласаа ирэхгүй байгаа маа ээж аав. Тэгээд ээж аавтайгаа сүлд уулзсан уу? Уулзсан. Ээж аав нь юу гэж? Нөгөө ээж аваагаа битээ санаараа ээж аав нь тэгж байгаа тэр нэг гэрнэ гэсэн. Тэгэхээр манайд байгаа хүүхдүүд бол ингээд аав ээжтэй хамаатан сатантай ах дүүстэй хүүхдүүд маань бол байнгын л нөгөө нэг сэтгэл нь ингээд цаашаа тэднэр лугаа очих юмсан намайг ингээд аваасай намайг ингээ хайрлаасай гэсэн тийм хүлээлттэй байдаг. Ер нь бол би хин нэгэнд ингээ үнэлэгдэхгүй байна, хин нэгэнд хэрэггүй байна, хайрлагдахгүй байна. Би ингээд орхигдчихлоо гэсэн юм дутуугийн энэ мэдрэмжүүд бол ирээдүйд бол хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, амьдралыг юм өөдрөгөр үзэх үзэлтэй энэ нөгдөд бол нөлөөлдөг. Ингээд аав ээж болоод үр хүүхдтэй болоод ингээ явлаа гэхэд тийм мэдрэмжүүд ер нь амьдралынхын турш магадгүй ингээд хадгалагдаад явж болцшгүй гэж бодож байна. Одоо хэдэн жил болж байгаа юм бэ хоёр хүүхэд нь? Одоо манай банд чинь одоо яг 10 жил болж шүү дээ. 10 жилийн хугацаанд яг ирж очин уулзсан байна. Тэгэл ер нь хоёр хүүхэдтэй аль болох амралтаар нь одоо шинэ жилийн цагаасрамарын өрөөлцөд байг жилөөгөр авахыг л боддог. 10 жил одоо хүүхдээ усаар ингээд тижиглэгчжээ, өсөгчжээ, байлгачжээ. Гэтэл өөрөө бол ингээд хөдөлмөр эрхлээд явах чадвартай тэр утгаа дахиад амьдрал зохиогоод хүүхэд гаргацсан байна. Тийм. Тэрэнд бол би хоёр хүүхдээ өгсөндөө өөрөө бол дотроо жоо харамсдаг л та. Яг тэр нөгөө дөөлөгч яг тухайд би өөрөө ирэхгүй нөгөө анхны нөхөрийн зодуураас болоод тархиныг юм тол ундаг хэмтэлтэй ундаг өвчтэйсэн болохоор би ямар ч хэлсэн өөр төр өсгий гэсэн сэтгэл айгүй байсан. Одоо тэг зохиосон амьдралдаа ерөн сэтгэл хэр хангалуун байна. Одоо зохиосон амьдралдаа миний сэтгэл хангалуун битг. Маа нөхөр бол тэр болгоно зодоонуудыг мэдхгүй, архит дарс хэрэглэхгүй. Яг л нэг л зэрийн амьдралын төлөө л зүтгэдэг. Тэр амьдралд амар бахархалтай амьдрдаг гэж бодож байгаа өөрийг. Та бол яг ингээд бахархалтай байгаад байд. Тэгээ хүүхдүүд бас одоо ээж аавтайгаа өсөх хөстэй, хий хайрыг үзэх хөстэй, гэр бүлийн орчинд амьдрах хөстэй гэд бодохоор хүүхдүүдийнхээ өмнө одоо бас би юу хийсэн хийчихвэ гэж бодох тохиолдол зөндөл гарсан баг тий. Бодох тохиол аюу гарсан. Заримдаа би боддоо шүү дээ хоёр хүүхдээ өгсөн буруудчихвөө гэж бас боддог. Энэсэж би яг өгье гэж өөрөө бол яг үгүй л дээ. Одоо ч гэсэн хоёр хүүхдээ харамсдээ шүү дээ. Яг ч өгөвдөг гэдэг. Одоо авч болохгүй юм. Авиг гэдэг заяа. Авиг гэхээр манай том банд болохоор эндээ байг амар сонирхолтой. Таныг л жаргалтай явж ивэл болоо гэж ярьдаг байхгүй юу? Ээж нь та хоёрыг бас гэртээ очихыг бас хүсдэггүй. Эндээ байх нь гоё байдаг гэх юм. Заримдаа эндээ авахыг хүсдэг. Бас заримдаа гэртээ авахыг хүсдэг. Аль алинд нь л ингээл байхыг хүсдэг л. Аль алинд нь байхыг хүсдэг юм шиг л. Хэрвээ одоо гэртээ очих юм бол ямар нэгэн бэрхшээл бий юу танаас? Очихгүй байх шалтгаан нь юу юм бэ? Байхгүй гэж бодож байна. Жохон мөнгөний асуудалтай байж. Очихыг бас нэг талаараа хүсдэг л дээ. Өсөж томорж байгаа болохоор илүү их мөнгө хэрэг болж илүү их зарлаг гардаг. Болохоор ээжигээ их зовоод илүү төвөөлөх юм болов уу гэж бодож байна. Хэрэгцээ шаардлагыг бол энэ байгууллагаас надад өгөх ёстой. Эцэг гэхийн тэр одоо хайр халамжийг би хэрэгтэй үедээ өөрөө ингээд очиод ингээд авчин гэдэг нэг ийм
хандлагад ингээ ажиглагдаад байгаа байхгүй. Тэгээ ээж нь байж штэ гэр нь байж штэ чи одоо ингээд ээжтэйгээ дүүнэртэйгээ ийм том болж байгаа айлын том охин юм чинь ээж дээрээ туслаад дүүнэртэй ч гэсэн чи бас ингээд тусдан болоод ингээд амьдарч болно ш. Тэгэхээр би сургуулаа төгсчөөд л гармаар байна гэд ингэж аахгүй. Тийм тэгэхээр тэр хүүхдийн тухайд бол гэр бүлдээ одоо яг гэр бүлдээ яг нэг очмоор байгаа хэрнээ эд материал одоо тэр зүйлсүүд нь тэнд байхгүй болохоор би эндээ ингэж байж исэн дээр гэж хүүхдийн өөрийнх нь ойлголтоор бол тэгж олгоод байгаа байхгүй. Яг тэр хүний хувьд бол хуулийн хариуцлагаар бол өөрөө ингэж эрүүл саруул 9 мэнд амьдарч байгаа бол хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг байгаа ш. Хүүхд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хуулийн дээр эцэгчүүдийн үүрэг нь маш тодорхой байгаа. Тэгээд тухайн үүргээ биелүүлэх бол одоо нөгөө хариуцлага хүлээх тухай ч гэсэн заалтууд бас байгаа. Хүүхдийн үргээ биелүүлэхгүй байгаа. Хүүхдээ үл хайхрах хэлбэрийн хүчрхийлэл дурдсан одоо тэгэл түрүүн биеллээ шүү дээ. Эрсдэл нөхцөл байлгаад байгаа ийм одоо эцэгчүүдэд хүлээлгэх хариуцлага нь өөрөө 6 сар хүртэл хугацаагаар эрхийг хязгаарлах буюу эсвэл эцэг их байх эрхийг хасчаад эцэг их байх эрхийг хасгаас илүү тэрх улсуудыг хөдөлмөр эрхлүүлэх, алавдан эрүүлжүүлэх, соён гээгэрүүлэх энэ ажлуудыг шат тараатаар хиймээр урт хугацаанд тусгаас төрийн бас байгууллагуудтай гэрээлээд тэр эцэгчүүдэд тулж ажиллаад хүүхдтэйгээ байх энэ юмнуудыг л хиймээр байгаа байхгүй. Манайд яг нэг ганц нэг байгууллагууд байд юм байлээ. Төрийн бас байгууллагууд тэгээ нөгөө одоо архины хамгаалалтаа улсуудыг хажуудаа байлгаад тэгээд хүүхдүүдтэй байлгаад ажил хөдөлмөр эрхлүүлээд бас яга тэр амьдралын хэв маягийг өөрчилж одоо нэгсэндээ хүүхдүүдийг эцэгтэй байх боломжийг бүрдүүлсэн. Бид ягаад тийм одоо байгууллагуудыг олноор байгуулад тэгээд энэ эцэгчүүдтэй ажил болохгүй гэж. Ах, энэ ихч, энэ би, дүү, ээж. Тэд явж байгаа. Тэд герман энэ. Би том болоод дуучин болно. Тэгээд ээж автайгаа сайхан амьдрна. Ээж аав нь чамайг энд авчирж өгсөн үү? Өөр хүмүүс авчирж өгсөн үү? Ер нь яагаад энд ирсэн юм бэ? Ээж аав нөгөө бидний ийшээ авчирж өгсөн. Тэгээд чамайг асрамжийн газар дөхөхөөс өөр аргагүй гэсэн. Нөө ээж ингээд тэр үед ингээ ажиллаа барахгүй ээжд бүр амар хэцүү байсан болохоор сургууль ингээд амархаар ингээд ээж намайг аавна гэсэн чи нөө ээж ажилдаа яваа тэгээд харах хүн байхгүйгээд тэгээд чөлөөгөр явуулахаа болцсон гэсэн. Тэгээд надад амар гонигтай байсан. Чиний бодлоор ад жаргал гэж юу вэ? Ад жаргал гэдгийг чи яг юу гэж боддог вэ? Ад жаргал гэж сайн ингээд ээж автайгаа цагийг сайхан өнгөрүүлэх. Тэгээд ээж автайгаа ингээд дэлгүүр ороод юм аваад тэгээд тэрээга хуваалцсан. Ээжтэй юу гэж дамжуулмаар байна? Ээжтэй хайртай гэж дамжуулмаар байна. Ээж аав нь их ажилтай байна. Гэртээ байвал чамайг харах хүн байхгүй. Мөнгөтэй, байртай болохоор ирж авна гэсэн үгэнд тань хүүхдүүд нь итгэсээр хүлээсээр л байна. Аав ээж нь магадгүй ад жаргал хайхаар явсан байх. Гэтэл аав ээжтэйгээ хамтдаа байхыг ад жаргал гэж боддог. Энэ хоёр ад жаргалын дунд ямар их холзай байна вэ? Та хүүхдүүдээ энд ад жаргалтай байна гэж бодож байна уу? Ад жаргалгүй л байгаа. Бүгд гэртээ очих юмсан одоо намайг хурд авчихгүй болоо ээж хоёр уртын ээж минь намайг авчихгүй болоо л гэж бодож байгаа. Тэгээ хүүхдээ авахд ийм асуудалтай байна. Хэцүү байна гэж үү? Хороонд нөгөө 108 нөгөө дуудлага нэг их дуудлага ирсэн байна. Ингэж ойлгож болох уу? Одоо суусан нөхөр маань бас жоохон архины хамааралтай учраас жоохон дуудлага өгдөг учраас дахиад 3 хүүхдийг тэнд аваачихгүй л гэсэн шийдвэр гаргаад байгаа юм уу? Үгүй манай нөхөр одоо энэ нөхөр болгоо архитарч уудаг байхгүй. Архи мэрэгс гарцсан. Архимс гараад ингээд удаж байгаа. Би л нөгөө өөрөө жоо сэтгэл санаа манай нэг жоохон ер нь нэг жоохон 3 хүүхдийн энд байгаа болохоор нэг жоохон сэтгэл санаа нэг жоохон юм. Үйлэл тавчлаа. Нөхөрлөгөө уураа гаргаал
хамаагүй уурал хөрлөгөө гаргацдаг. Сүүлийн босгосон шинэ амьдрал чинь мөнхийн одоо ингээд 108 утсан дээр дуудлагатай байгаад учраас хүүхдүүд чинь өгөхгүй штэ. Тэгэхээр ядахтаа одоо энэ амьдралаа магадгүй зэгцэлж өөрчлөгдөх ёстой юм шүү. Тий. Тэгжээж л аав шүү. Тий. Өөрчлөж нэндээ тийм болохоор би сайхан манай компьютер хоёлаа байшингаа тхий ингэж эзэлж хоёлаа өөрчлөлээ. Харин тэгмээр хараа ийм гэмээр юм байшингаа ингэж л 3 хүүхдээ ядаж энд ингэ тоглоо надад ингэ гүйж байна. Гэт ерөөсөө хоёлын ээж ингэ тусад нь гаргачих. Тэгвэл ядаж наа усууч ингэ 3 хүүхдээ аваа гэд ингэ өгчин. Ядаж хоёлаа ингэ. Манай хүн сайна за тэгээ хараа байшин сав янзлыг ямар сайн манай хүн байшингаас жоохон сонсгоод тахыг. Тэгээд Хүү ер нь амьдралд одоо юунаас олж алддаг юм бэ? Таны амьдралын гол алдаа яг юу байсан бэ? миний болохоор гол алдаа гэхээр архилсан. Архил сэтгэл санааны готор 3 хүүхдтэйгээ аз жаргалтай амьдарч байхгүй явдаг би дотроо би батдаг. Яагаад тэр эцгийн үргийг өмнөөс нь үзтээд ингээд энэ бүр гажуудаад дээ шүү дээ. Бүр хитрээдэд дээ шүү дээ. Үнэхээр одоо яг вэ одоо янз бүрийн байдлаар шалтгаанаар залуу хүн алдаж амжуулна. Тэр шалтгаанаар одоо орхид ялд эдэлж байгаа бол бас өөр хэрэгтэй. Гэтэл байгаад амьдралд ингээ оролцоод нийгмийн амьдралд оролцоод яваад байгаа мөртлөө хүүхдээ ингээ өгчөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ гажуудлыг яаж зогсох вэ? Бид хоёуландаа чангах хэрэгтэй. Гэрүүлийн тухай хуулийн шилжсэн хариулга өмнөх одоо мөрдөгдөж байгаа хоёулын дээр нь зүгээр эрхийн хязгаарлах буюу хасна гэсэн байж. Тэгвэл эрхээ асуулчаад өнөөдөр дахиад одоо 3 хүүхэд манад ингээл амьдарч байна гэж бодъё та 3 хүүхдийнхээ өмнө ээжийнх нь аавынх нь эрхийн хассан байж штэ. Ягаад тэр хүүхдээ эртэл нөхцөл байлгаад байгаа учраас гээд шүүхээр ороод эрхийн хязгаарлах буюу хасчихж байгаа. Тэгсэн чинь хязгаарлуулчаад өнөөдөр 3 хүүхдний амьдарч байгаа дахиад хүүхд гаргацсан. Хүнтэй суугаад 2-3-аар нь хүүхд гаргаа явж байна. Хамаг хүүхдүүд энд авчирч өчвөл тэнд ингээл сайхан одоо сул чөлөөтэй те ингээл явж байна. Яадаг орохоор нь байхгүй. Эсвэл би архиугаа даамаа гэл ингээл явж байгаа байхгүй. Одоо хүүхдээ аавъя. Хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээе гэдэг ийм юм ухамсарлахгүй байна. Тэгээ усаас энэ халамж ингээд байгаад хүүхдийн мань өсгөөд байгаа юм чинь би ингээд байж бол чинь 18 нас хүрэхээр нь л одоо би ах гэдэг ийм юмнуудаа. Тэр үед айл хэдийн хүүхэд өөр болсон байдаг. Хүүхэд өөр юм гэсэн үзэл бодолтой тогтоод тэр хүнд ямар ч нэгшил байхгүй би өөрөө бие дагаад амьдрнаа. Тэр хүн дээр очимооргүй байна гэдэг хүүхдүүд хүртэл байдаг. Хүүхдийн сэтгэл зүйд хамгийн чухал зүйл болвол ер нь сэтгэл зүйн аюулгүй мэдрэмж гэдэг. Тэгэхээр тэр аюулгүй мэдрэмжийг бүрдүүлж өгдөг хамгийн гол хүмүүс нь бол хүүхдийн одоо эцэгийг асран хамгаалагч харгалзан дэмжигч. Хүүхэд насандаа яг өөрийн одоо эцэг ихтэйгээ бүрэн дүүрэн яг ингээд амьдралаа хуваалцаж чадахгүй байгаа хүүхдийн хувьд бол үндсэн сэтгэл зүйн тэр аюулгүй байдлын хэрэгцээгээ хангаж чадахгүй байх хамгийн гол нөхцөл болж байгаа. Нөгөө талдаа юу вэ гэхээр оюун ухааны одоо хөгжлийн тэр төвшин буюу ямар нэг юм анхааралтай сурах, хөгжих тэр байдал маань бол тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг гэдэг судалгаанууд бол өөрөө бас байгаа. За мэдээж бусдаа одоо харилцах бусдад өөрийгөө ойлгуулах тэр хэрэгцээ маань тодорхой хэмжээгээр саатах ийм эрсдлүүд бол үүсдэг. Тэгээ аав ээжтэй хүмүүсийг харахаар ингээд хаяад ийм гой санагддаг. Өөрөө атаархдаг. Одоо ингээд аав ээжтэй ээжэж ингээд энд ингээд амьдран гэхээр жоохон сонь санагддаг. Огт аав ээжгүй бол биш. Тэгээд ингээд аавыгаа амар хариуцлагагүй юм бэ л гэж боддог. Яагаад орхисныг чи бол мэдэхгүй юу? Зэрэг бол мэддэг. Аав ээж нь амар завгүй байна гэдэг хэлдэг шин. Завгүй боломжгүй. Эндээ гоё байж игээл. Бүр одоо бүр ирэхэ бэлдсэн шин. Тэгээд би хаан зүгээр болов гэж санаа зовоол. Ямар нэгэн асуудал болчоог байгаа даа л гэд амар санаа зовдөг. Чи одоо ээж аавдаа ингээд санаа зовоод штэ ирж яагаад ирэхэ болчихоор. Гэтэл ээж аав чинь чамд санаа зовж байгаа болов ер нь. Санаа зовж байгаа байхаа гэж бодчих. Тэгээ аав ээжийг амар сандаг болохоор эрээсээ гэ хүлээгээл гэдэг.
үр хүүхдүүдээ ээж аавгаа хүлээж байгаа хүлээл таахт нь сэтгэл зүрхэнд нь ингээд хайр байхт нь би чи ингээд ээжтэй аавтай ахтай эгчтэй хүн шүү гэсэн тийм сэтгэлийн гал хүлээл тийм халуун талаа сэтгэл байхт нь тэрийг ингээд мөхөхөөс нь өмнө хүүхдүүдтэй ингээд аваасай хайрлаасай өөрийг хариуцлага ухамсарлаасай буцаад ингээд хүүхдүүдтэй тэгээ хамт ингээд ад жаргалтай халуун талаа гэр бүл болохын төлөө ингээд эргэн бүр ингээд хүн болгон хичээгээсэй л гэж боддог доо. Эцэг их хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тижээн тэтгэх, эрх ашгийг нь хамгаалах үүргийг гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудад заасан байдаг. Харин эдгээр үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар 100-аас 201-жээр торгох эсвэл сануулах. За гэр бүлийн тухай хуулинд эцэг их байх эрхийг нь хасах, хязгаарлах. Эрүүгийн хуулинд эцэг их хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас за хүүхдийн эрүүл мэнд амь насанд хохирол учруул эрүүгийн ял шийтгэл оногдуулах хүртэл заажээ. Харин оюун санаас харуул хөдөлмөрийн чадвартай хүмүүс хүүхдээ асрамжийн газар олон жилээр байлгаж байгаад нь хариуцлага тооцох ямар нэгэн зүйл залт энд алга. Томчуудын буруутай үйл ажиллагаа, томчуудын хайхрамжиг үйлдэл, эцэг болсон хүмүүс өөр хүүхд асран тэтгэхгүй байгаа энэ үйлдэлээс гадна бид ер нь энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зорьж хангалттай байгаамаа. Тэгээ бид бол энэ шинэ гэр бүлийн тухай хууль дээр энэ асуудлыг онцгойлон авч үзээд хөдөлмөр нийгэм хамгаалалт асуудал хариуцсан яам за тэгээд энэ хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагууд энэ олон судлаачдын үгийг аваад одоо хүүхдийн өмнөөс хэн нэггүй нэхэмжил гаргах хэрэгтэй юм байна гэж. Тэр хороо дүүрэг дээр байгаа хүүхдийн асуудал хариуцсан ажилтан хүн жишээл хүүхдийн өмнөөс нэхэмжил гаргаж болохоор өмнөөс нь тэжээнд хүүргээ биелүүлэхийг, тэтгэлэг олохыг, асран хамгаалах хүүргээ биелүүлэхийг шаардах ийм боломж болцоорж. Үнэхээр гинтийн золгүй осол тэр гамшигын улмаас амь өргөдчихээгүй л бол хин нэг нь амь тугал хүүхдэд тэжээнд итгэх үүрэгтэй. Одоо хойноос нь хин явах юм гэдэг асуудал. Хүүхд мэдээж мэдэхгүй. Тэр аав нарих угаа явцсан уу, ээж нарих угаа явцсан уу, өөр тийш хүн дагаа явцсан уу, өөр дүүнер тэ болсон уу мэдэхгүй хүүхд. Хороос нь явж чадахгүй. Одоо хин явна гэж төр явна. Тэжээнд түүргээ биелүүлээ гэдэг талаас нь төр хойноос нь явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол тэр дотор ороод багтаад асрамжийн газрынхан тэр хүүхдийн эрхийн ажилтнууд тэр хүүхдийн өмнөөс нэхэмжил гаргаад явах хэрэгтэй гэсэн үг. Хөөе үүргээ биелүүл гэдэг байдлаар. Дээрэс нь иргэний хуулиар одоо жишээлбэл өв залгамжил яригдана. Хүүхэд тухайн хүнтэйгээ холбоотой өв залгамжил авах хэрэгтэй. Хамгийн гол асуудал тэр асрамж авах хэрэгтэй. Хайрлуулах хэрэгтэй. Асран тэтгэхийг шаардах хэрэгтэй байхгүй хүүхэд. Тэрний өмнөөс 3 дахь читгээдүүд явах тэр нөхцөл нь бүрдэж байна л гэсэн. Ээж хүн гэж ямар хүн байх ёстой вэ? Сайхан сэтгэлтэй бас биднийг хайрладаг. Ээж нь чамайг хайрлаж л байгаа бах тий? Тий. Ээж аав нь хизээ ирж чамайг аавна гэсэн. 12 сарын 31-нд. 12 сарын 31. Оо, одоо энэ жилийн юу? Тий. Тэгэд сэнсэлээр би төрсөн юм билээ. Тэгээд миний төрсөн өдөр алдчихсан. Гоё юм аа. Чи тэр аав ээжтэйгээ уулзах 12 сарын 31-нийг ингээд дотроо бодож төсөөлдгөө. Гоё. Яаж төсөөлдөг вэ? Есав ирээд намайг аваад пилаа авлээд Есавтаа уулзаад бэлэг өгсөн гэж судалдаг. Би нэг юм хийж болох юм. Би тэндээ хайртайсуу. Та намайг хурдан ирээд намайг аваарай гэд. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг төр хамгаалж, асарч тэтгэх нь зүй ёсны хэрэг боловч түүний цаана хүүхэд ээж аавтайгаа өсөх, гэр бүлийн орчинд өсөж торнох заяагдмал эрх нь зөрчигдөж байдаг. Хүүхдээ авах боломж байсаар байтал зарим хүмүүс яагаад хүүхдээ асрамжийн газар үлдээдэг вэ? Энэ хариуцлагагүй байдал уу, ядуур уу, аль эсвэл өнөө бидний хүнлэг инэрэнгүй хуулийн цорхой
халамжийн бодлого нь хүүхдэд төрөөр тижээлэгдэг, эцэг эхийн үүрэг хариуцлагаасаа зүгтаадаг иргэдийн тоог нэмсээр байна уу?